За 30 хүний нэр үү? 30 хүний нэр цочтлоо авлаа. Цочтлоо авч байна. За голд нь одоо миний бүр хамгийн сайн мэд хизээж тийм одоо хууль бус зүйл хийхгүй хүн хүртэл одоо явж байна. Тэр бол угаасаа 18 оноос хойш мандатын сулж авах гал энэ хөрүүцээ одоо тэрний ингээд нэг золиос одоо ингэ мандат суллах юм болж гин үү? Энэ ерөөдөө нэг тиймэрхүү юм болчлоо. Товчхонд нь зүгээр базаад хэлэх юм бол базаад хэлвэл энэ хоол болт шир зугаа гэдэг нэг юм байдэн штэ. Тэр нэг тийм л юм хийчих шиг боллоо. Яг хуулийн байгууллага одоо нарийн ширээ ажлыг би бол мэдэхгүй. Одоо яг цаана юу юу гэх юм. Тэгээ ямар ч байсан монголчуудын хүссэн хүлээжсэн хүссэн хүлээгч байх уу? Ойлгомжтой болсон хүмүүсийн нэр бүр баг хуугаараа байхгүй байна. Тэгээ хамаагүй хүмүүсийн нэр хүртэл дотор цохиж явж байна одоо. За тэгээд жидүүгэл зөндөө олон жил одоо жил гараа 2 жил ингээл балбаал ингээл явж байсан. Тогтоогдог өнөөдөр зүгээр улс төрийн зорилгоор ингээд. Тэгэд бол нийгэм цэвэрших болоогүй юм байна. Шудрагаас тогтох болоогүй юм байна. Төр бохор байна. Хуулийн байгууллагуудад нөө хонгил гэдэг нь угаасаа байгаа. Гэл зөндөө олон юм байна да. За тэгээд одоо бол цаг хугацаа харуулна. Цаг хугацаа харуулна. Бүгдээр харжээ. Хулгайчид ил гарч ирнэ. Хүүхэд дуусна. Монголын ард түмэн үн мөнхөд оршин бүх бодруудыг мэднэ. Мэд хөдөр ирнэ гэдгийг бат итгэлтэй байна.